За ер нь засгийн газар байгуулагдсныхаа дараа шуурхайлаад үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор төсвийн тодтол хийсэн. Ер нь яагаад алдагдaltaгүй төсөв батлах шаардлага тавьж хориг тавьсан бэ гэхээр орлогыг хэд өдрөөр төсөөлсөн зарлагыг тэр хэмжээгээр тэлсэн байсан учраас тэгвэл дэлхийн улс төр эдийн засгийн нөхцөл байдал төсөв өргөн барьснаас хойш өөрчлөгдөөд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул болоод тарифын дай үүсэх нөхцөл бүрдээд энэ бод эрсдэл нь энийг тэнцвэржүүлэх зорилгоор төсвийг алдагдaltaгүй тавих шаардлага. Өнгөрсөн 30 жил бол дандаа алдагдaltaй төсөв баталж ирсэн. Хэрвээ ингэж алдагдaltaгүй төсөв батлах шаардлага тавиагүй байсан бол тэр 2.8 их найдын алдагдaltaй саяны 3.3 их найдын орлогын таслал нэмэгдээд 6.1 их найдад төсвийн алдагдал хүрэх юм бол инфляц 2.7 тооноос дээш давж өсөрч дээр нь валютын ханшийг 4,000 хүртэл алдах тооцоотой ихэнх эрсдэл үүсэх нөхцөл байдал байсан. Тийм учраас төсвийн тодтол хийж 2.2 их найдаар хязгаарснараа валютын ханшийг докторжуулж инфляцийг доктортой байлгаж чадсан. Их өсөлтөөс сэргийлж урьдчилан сэргийлж чадсан. Одоо өнөөдөр валютын нөөц түүхэнд байгаагүй дээд хэмжээндээ буюу 5.7 тэрбум долларт хүрээд байна. Энэ бол валютын ханшийн интервенц хийвэл докторжуулах төдийгүй бидний боломжийг нээсэн. Төрөмчийн компаниудын шинжилгээ хүрээнд ч гэсэн 5-7 компани дээр бүрэн эрхлүүлэгчдийн зөвлөлд томилж ажиллуулснараа үр ашиг 3 дахин сайжирсан. Экспорт тэр хэмжээгээр нэмэгдсэн. 7-8 сарын экспорт 1.6 дахин нэмэгдсэн өмнөх хагас жилийнхаас. Биржийн арилжаа 40-60% нь бүтлгүй болдог бараг зогссон байсан бол биржийн арилжаа сэргсэн. Үнийг 13-аас 17% нэмэгдүүлж чадсан. Ийм бодит үр дүнгууд гарсан учраас эдийн засаг дахь өсөлт докторжиж 5.7% эдийн засгийн өсөлт хүрээд байна. Энэ хэмжээгээр төсвийн орлого, борлуулалтын орлогоо бид тэнцвэржүүлж чадж байна. Энэ бол бодит байдал юм. Тоо худлаа ярьдаггүй. Эдийн засгийн өсөлтүүдийн хүрээнд төрөмчийн компаниуд хийж байгаа шинжилгүүд ихэд Эрдэнэс хэмжээл дээр бид 2 их найдын ашигтай ажиллах тооцоотой байсныг иргэжил 3 их найд болгож шахсан. 1 их найдаар хэмжүүл. Төсвөд орлого 540 тэрбумаар нэмэгдүүлж байна. Энэ бол сахилга хариуцлагыг нэмэгдүүлж төрөмчийн компаниуд дээр хэрэгжүүлж байгаа шинжилгээний бодит үр дүн. Тоо худлаа ярьдаггүй бодит тоонууд ийм байгаа. Ер нь бол зөвхөн 7 сард бараг 3 сая тонн, 8 дугаар сард 3.8 сая тонн нүүрс арилжаас нь сүүлийн 1 жилийн хамгийн өндөр үзүүлэлтүүд байгаа. 6 сар хүртэл үндсэндээ зогссон гатсан байсан. 5-7 дөр байсан хулгай зэлгийнүүдийг зогсоод шалах ажлыг эхлүүлсэн. Тэр танаалт, тэр 1 их найдаар байрсан нүүрс баяжуулах үйлдвэрүүд үндсэндээ ажиллагаагүй болсон байсан. Энэ бодит ажлуудын чинь үр дүнд өнөөдөр эдийн засгийн сэргэлт бий болж цаашдаа бид энэ эрэгчид эдийн засгаа докторжуулаад бодиттой өсгөх 27-28 онд GDP-г үндсэндээ даабалдах дэсийн гангийн үйлдвэрүүд ажлаа энэ жил одоо тендерээ зарлаж эхэлж байна. Оюутын шинэ ордыг нээлээ. Эрдэнтийн дэсийн орд, Эрдэнтийн үйлдвэр маань ахаад 100 жил ажиллах болцоотой боллоо. Энэ хэмжээгээр тэнд шинэ суурьшлийн бүс шинэ төлөвлөлтийг эхлүүлж байна. Газын хоолой Монгол улсаар дамжихад нэлээд их орлого олно. Одоо тодорхойтой байлаад яах вэ? 31 оны 1 сарын 1-ээс эхлээд борлуулалт манай төсвийн орлого бол ахин тэлнэ. Ийм бод эдийн засгийн суур өөрчлөлтийг 2 сарын хугацаанд тавьж чадлаа бид. Сайн муу ажилласныг бид өөрсдөө өгөхгүй. Гэхдээ тоо баримтууд бидний 2 сарын ажлын үр дүн ил тод яруу тод харуулж байгаа. Төрөмчийн компаниуд дээр шинжил хийгдэж байна. Төрийн албаны шинжил хийгдэж байна. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн шинжил хийгдэж байна. Бид бол үндсэндээ реформын чиг баримжаатай засгийн газар байхыг зорж зогс реформ хэрэгжүүлж байгаа. Одоо бидний өргөн барихаар төлж байгаа 5 жилийн үндсэн чиглэл бол иргэдийнхээ шинэ итгэлийг шинэтгэл болгож энэ шинэтгэлийн үр дүнд Монгол улсын өсрөнгөө хөгжил дэвшлийг хангах, хүнд наалтастай хөгжлийн бодлого хэрэгжүүлэх, хүний хөгжил чанартай өсөлт гэсэн зорилтын дор эдийн засгийн өсөлт чанартай, хүндээ наалтастай ийм бодлого тогтолборыг хэрэгжүүлэх бүх ажил эхэлсэн. Би сая хэллээ зэсийн үйлдвэрийн тээзэг үндсэндээ сая бид баталгаажуулж дууслаа. Одоо ажлын даалгавар гараад тендер нь зарлагдана. Энэ ондоо бид зэсийн үйлдвэр ажиллана. Энэ бол хөгжлийн тулгуур гүүр болно. Өсрөнгөө хөгжлийн үндэс болно. Гангийн үйлдвэрийн ажил тохиргоо үндсэндээ хийгдэж байна. Бид одоо төрийн данхар бүтцийг өөрчилж, төрөмчийн компаниудын шинжил хэрэгжүүлснээр чиг үүргийн давхардлыг арилгаж,
үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлж төрийн өмчийн нэгдмэл удирдлага зохион байгуулалтын систем шилжүүлж байна. Эрчим хүчний салбар дээр ихэд баруун хүчний эрчимцдийн компани Алтай авиацны эрчим хүчний систем цахилгаан дамжуулах үндэсний сүлжээнүүдийг нэгтгэхэд богдын гол тосон цэнгэл таашргуулангийн усан цахилгаан станц ХКК-нуудыг нэгтгэхэд дандаа үр ашигтай байх. Чиг үүргийн давхардлыг арилгасан ийм зохис өөрчлөлтүүд хийж байгаа. Одоо Мят компани 10%-ийг хувьцаалж IPO гаргахаас эхсүүлээд одоогүй төрийн өмчийн одоо үр ашгийг сайжруулах зохицох хөтөлбөр улсын хурлд өргөн барих гэж байгаа гэдгийг сая манай Цэнгэл дарга танилцууллаа. Ийм учраас үндсэндээ эдийн засгийн бүтцийн өөрчлөлт томоохон төсөл хөтөлбөрүүд бодиттой хэрэгжилсэн юм бодит ажлууд хийж байгаа. Бид 2 сарын хугацаанд бороо бохисгэрдэггүй ажлын үр дүнд эдийн засгийн өсөлтийн суурийг тавиад